Ховд аймагт татсан хөрөнгө оруулалт 2019-оос 2020 он 840 сая төгрөгийн төсөв төртөгтэй Ховд аймгийн дууд сумын сургуулийн спорт заалны барилга 2019-оос 2020 он 196 сая 186 мянга 798 төгрөгийн төсөв төртөгтэй Ховд аймгийн Уянж сумын өв соёлын өргөө 2020 онд Азийн хөгжлийн банкны 9.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй Мөс сумын 20.3 км хатуу хүчилттэй автозам 2018 он 650 сая төгрөгийн төсөв төртөгтэй Алтай сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга 2019 он улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ховд аймгийн Цэцэг сумын спорт цогцлбор улсын төсвийн 2021-ээс 2023 оны 4.9 тэрбум төгрөг мөн хайрхан сумын сургуулийн өргөтгөлийн барилга өвсний үндэс хөтөлбөр 700 сая төгрөг Ховд аймгийн мөн хайрхан сумын эрүүл мэндийн төвийн барилга 2019-оос 2021 он 7.8 тэрбум төгрөг Болгон сумын төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээ цэвэр бохир ус болон дулааны шугам сүлжээ Жаргаланд суманд малын гаралтай түүхийд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж 5 тэрбум төгрөг. Алтай сум 300 суудалтай спорт заалны барилга. Зэрэг сум 500 суудалтай спорт заалны барилга. Сум багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр Ховд. Үүрэн холбооны сүлжээ Ховд. Жагсаалын талбай Ховд, Жаргаланд сум, зэвсэг түвшний 123 дугаар анги. Гэр орооллын цэвэр бохир усны шугам сүлжээ Ховд. Сумын төвийн тогтчлт Ховд Уянж сум. Цэцэрлэгийн барилгын өргөтгөл 50 ор увс Ховд сум. Нүүдлийн автозамын засвар арчлалт Ховд. Хүнс хөдөө аж ахуйн газар лабораторийн барилга Ховд Жаргаланд сум. Хөшөөтийн нүүрсний уур хайг түшгэлсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах Ховд. Бадамлах дөл дулааны станцын өргөтгөл Ховд Жаргаланд сум Наранбаг. Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр Хөвсгөл Ховд. Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга Ховд Манхан сум. Гадаадын иргэн харьяатын газрын баруун бүсдэх газрын үйлчлэгээний цогцлборын барилга Ховд Жаргаланд сум. Улсын бүртгэлийн хилтэс архивын тасгийн байр Ховд Жаргаланд сум. Гэр орооллын цэвэр бохир усны шугам сүлжээ Ховд Жаргаланд сум, алаг толгой, бугад, буянт, хайрхан баг. Сумын төвийн тогтчлт увс, зүүн хангай, Ховд, Хяргас, өндөр хангай, Малчин сум. Багшийн хөгжлийн төвийн барилга Ховд Жаргаланд сум. Ховд аймгийн Булган суманд бизнес инкубатор төвийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлуулав. Мөн хайрхан сум руу Монгол улсын босоо тэнхлэгийн автозамаас баригдах 65 км замын хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгах зарчмын зөрүүтэй санал гаргаж улсын хурал дэмжив. 2024 оны улсын хурлын ээлжид сонгуулийн 2 дугаар тойрог Ховд, Увс, Завхан, Говьалтай аймагуудад ардчилсан намаас нэр дэвшигч Ширнэн бандийн ачаа